Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор бид нэр эргэж буй савааны талаар авч үзнэ. За энд ийм саваа бэхлэгдсэн байна. За энэ хатуу савааг энэ хэвтэ тэнглэг дээрээс энэ барьж агаад ингэж тавья. За ингээд тавингууд энэ саваа ямар хүрдтгэлтайгаар энэ эргэлдэх вэ гэдэг. За энэ бодлогыг бодъё. За тэгэхээр энд бол яаж бодох вэ гэхээр бид нэр эхлээд инерц моментыг ерөнхийдөө бол савааныхаа бол мэдчих хэрэгтэй. За дээрэс нь бол энэ дөр бол бид нар шууд кинематикийн тэртэл бичих гэхээр болохгүй учраас хүчний моментийн талаар бол ашиглаж аваад энэ бодлогыг бол бодно. За тэгэхээр хүчний момент гэдэг нь маань юу болох вэ гэхээр инерцийн моментийн хүч нь өнцөг хүртэл байна. За эндээс хэдүүлээ эргэлдэх хөдөлгөөнийх нь өнцөг хүртгэлийг олъё. За тэгэхээр инерцийн момент бол юу болох вэ гэхээр интеграл R квадрат үржих нь d гэж байгаа. За энд бол юу болох вэ гэхээр ямар нэгэн жижиг хэсгийг авч үзье. За энд dx гэсэн урттай хэсгийг авъя. За энэ хэсгийн масс бол dm гэж үзье. За энэ цавны урт бол x-с x бол 0-с l-ийн хооронд байна. За тэгэхээр энэ бол энэ уртыг бол бид нэр r гэж үзье. За энийг бол r гэж үзье. За тэгвэл юу болох вэ гэхээр dm гэсэн масстай хэсгийг dx гэсэн уртад харьцуулах юм бол энэ бол юу болох вэ гэхээр нийт цавны массыг нийт уртад l харьцуулсан харьцаатай тэнцвэ. За тэгэхээр эндээс бид нар dm-ыг олох юм бол dm гэдэг маань юу болж байгаа вэ гэхээр m l үржих нь dx байна гэсэн. За энийг авчиад энэ дэш нийлүүлээ орлуулна. За эндээс ингээ орлуулах юм бол инерцийн момент нь юу болох вэ гэхээр r квадрат үржих нь m l үржих нь dx байна гэсэн. За савны урт бол 0-оос l-ийн хооронд. За ийм нийт масс савны масс болон за l бол урт бол тогтмол учраас интегралаас гарчна. За тэгэх юм бол интеграл r квадрат үржих нь dx юм болно гэсэн. За эндээс бол бид нар бол r-ийг бол x-ээр тэмдэглэж юм байна. юм байна. x ингээд энэ бол юу болох вэ гэхээр x-ээр. За ингээд энд бол юу болох вэ гэхээр радиус вектор болчихж байгаа. За энэ дээр бол 0-оос l. За тэгэхээр энэ дээр бол юу болчих вэ гэхээр интеграл авах юм бол нэг зэргийг нэмээд нэмсэн зэрэгт нь хуваана. За ингээд үзэх юм бол x-ийн куб хуваах нь 3. За тэгээд 0-оос l-ийг орлуулна гэсэн үг. За ингээд l-ийг орлуулад бодох юм бол инерцийн момент нь бол ml квадрат үржих нь 3-1 гэдэг коэффициент гарч ирнэ гэсэн үг. 3-1. За тэгэхээр энэ бол савны инерцийн момент болж байгаа. Нийтлэлийн үзрээс нь эхэлж байгаад тавих тохиолдолд. За эндээс энийг орлуулад бичих юм бол хүчний момент гэдэг нь бол 3-1 ml квадрат үржих нь өнцөг хүртэл байна гэсэн үг. За нөгөө талаар бид нар хүчний моментийг бичээд бол энэ савныхаа бол төвөөс бичнэ. За центр of mass нь бол l-ийг хуваах нь 2 байгаа. За ингээд бичих юм бол юу болох вэ гэхээр энд ингээд бэхлэгээтэй байна. Ингээд бэхлэгээтэй массын төв нь бол центр of mass бол савныхаа голд байгаа. L-ийг хуваах нь 2 зайд нийт m масс байна гэсэн үг. За тэгэхээр эндээс бол хүчний моментийг бид нар бичих юм бол торк маань бол юу болох вэ гэхээр mg-г үржих нь l-ийг хуваах нь 2-тэй тэнцвэ байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүчний моментууд хоорондоо тэнцвэ байна гэхээр энэ хэсгийг баруун гар талыг энэ баруун гар талтай тэнцвүүлж бодж болно гэсэн үг. За ингээд бодох юм бол 3-1 ml квадрат үржих нь өнцөг хүртэл mg l-ийг хуваах нь 2 болно гэсэн үг. За эндээс бол юу болох вэ гэхээр массууд марагчна. За энэ l бол нийт цавны урт байгаа. За тэгэхээр энэ бол том l болчихно. Том л. За тэгэхэд энэ квадрат энэ l тань хураагчна. За эндээс ингээд бодох юм бол өнцөг хүртэл маань бол юу болчихно вэ гэхээр 2-ний 3 g хуваах нь l болно гэсэн. G хуваах нь l. За энэ тэгэхээр энд бол юу болчих вэ гэхээр эргэлтийн өнцөг хүртэл гараад ирлээ. За тэгэхээр энэ хэсэг бүрээд бол юу болох вэ гэхээр яг ийм өнцөг хүртэл эргэлтэнэ. За тэгвэл энэ агшин дэх хэдүүлээ тангенциал хурдталтыг яаж олох вэ гэж. За тангенциал хурдталтыг олно гэдэг маань бол яг энэ
цэгийн хурдтгал болно. За энэ А5 гэх юм бол энэ уртаар үржүүлнэ. За түлийн захын цэгийг авч үзье. За энэ захын цэгийг бол А5 гэж үзсэн бол энэ L гэсэн уртаар үржүүлнэ. За тэгвэл O гэдэг маань бол юу болчих вэ гэхээр 3-ны G 2L-ийг үрчин L болно гэсэн. За ингээд бодох юм бол энэ бол 2-ны 3 G болчих гэсэн. Эндээс юу гэж байна вэ гэхээр энэ захын цэгийн хурдтгал маань хүндийн хүчний хурдтгалаас ямар байна вэ гэхээр их байгаа харагдаж байна. G-гээс бол их. Яг тэгэхээр энэ чинь G гэдэг нь 10 м/сек квадрат гэж бодох юм бол захын цэг дээр 15 м/сек квадрат хурдтгалтай гарч байна гэсэн. Тэгэхээр энэ захын цэгийн маань бол яг үгээр G-гээс илүү хурдтгалтайгаар унана гэсэн үг. Тэгэхээр энэ тал руугаа болоод ирэх юм бол G-гээс бол яг үгээр богино буюу багасж эхэлнэ. Нэгсний 2-ны 3-аас бол яг үгээр багасж эхэлнэ. За тэгээ энэ цэг дээр бол юу болох вэ гэхээр T гэсэн хурдтгалтай болно. Тэгэхээр тангенцал хурдтгалыг олохдоо бол энэ уртт нь үржүүлээл яг тухайн агшин дах хурдтгалуудыг олоод байна гэсэн үг. Нэгсний өнцөг хурдтгал нь нийцэл байна. За тэгээд нэг ийм туршилт байдаг. Та бас өөрсдөө хийж үзээрэй. Энэ талд нь ингэж бэхэлчээд дээр нь ингээд зоос тавь. Тэгээд энэ савыг ингээд суллах үед бол юу болдгоо гэхээр саваа маань энэ захын хэсгүүдээс бол илүү хурдтгалтай унж эхэлдэг. Ингээд саваа ийм барилттай болох үед яг үгээр энэ хэсгээр бол зоос нь байж байна. За зарим хэсгүүдээр нь бол ингээд дөнгөж хөндөрч эхэлнэ. Тэгээд бол яг үгээр яг ийм мэт болгоод саваа нь бол илүү яг хурдтгалтай ингэж ундаг. Илүү яг хурдтгалтайгаар унж харагдана гэсэн үг. Зооснаас. Нэгсний илүү хөндөрч эхэлдэг гэсэн үг. За энд бол G гэсэн хурдтгалтай байх юм бол энд бол юу болж байна вэ гэхээр 2-ны 3 G болж байна гэсэн үг. Ийм. За дээрэс нь энэ тохиолдлыг бид юутай адилхан авч үздэг гэхээр унж байгаа яндан дээр бас энэ тохиолдлыг авч үзэж болно. За хэдүүлээ унж байгаа яндан авъя. За яндангийн нуралт гэж одоо бодлогон дээр нэр өгсөн байна. За энд бол ингээд яндангийн суурийг одоо буулгахад яндан байх уу гэхлээр унж эхэлнэ. За ингээд унж эхлэхдээ бол яадаг вэ гэхлээр энэ хэсгээр ингээд нугалраад, хугараад арын хэсэг нь дээдлийн оройн хэсэг нь бол ингэж нумарч гарч ирдэг. Хэрвээ энэ ингээд бидний өмнө бодлогон дээр ярьсан шиг юм хатуу саваа байсан бол ямар ах вэ гэхлээр ийм барилтаар унана гэсэн үг. Гэтэл энэ нь бол хатуу нэгсний бат бөх холбоотой биш учраас энэ хэсэг нь яг үгээр тэр яг зоос унж байгаа хэсэг шиг хөндөрч өгнө гэсэн үг. Тэгээд энэ хэсэг нь яг үгээр ингээ ардаа оцож эхэлнэ. Ингээд ардаа оцож эхэлнэ. Тэг ингээ ардаа оцордог учраас бол яадаг вэ гэхээр ингээд бол яндан бол яг үгээр энэ хэсгүүдээр ингээд хугараад тэг ингээ унж ийна гэсэн үг. За энүүний талаар тэртэлийг бичих юм бол бас л яг саяныхтай адилхан бид нар эргэлдэх цэгийг бол доор авч яана гэсэн үг. За доор авчих юм бол бас л энэ L гэсэн урттай. За тэгэл дахиад энүүний массын түмэн бол яг голдоо байгаа. За ингээл яг тэртэлээ бичих юм бол өнцөг хурдтгал нь бол дахиад 2-ны 3 G хуваах нь L гараад ирнэ. За тэгэл тангенцал хурдтгалыг олох юм бол юу болох вэ гэхээр 2-ны 3 үржих нь G L үржих нь X байна гэсэн үг. Хэсэг бүр дээр ингэ бит. X бол юу болчихно гэхээр энэ уртаас гаргаж ирж байна гэсэн үг. Энэ уртын дагуу X. За тэгэх юм бол бид нар яг өглөө тангенцал хурдтгалыг олж. Гэтэл яг энэ хатуу саваа болохоор яг энэ хэсэг маань бол юу болчихно гэхээр яг энэ төрүүлж унах ёстой. Гэтэл төрүүлж унах чадахгүй энэ G байгаа учраас хөндөөрчний хурдтгалаас яг өглөөр хардна оцож өгнө гэсэн. Тийм учраас энд нугалж байгаа. За бид тэр ингээд яндангийн нугалтын видеог хараа. За ингээд нумраад энэ хэсэг нь бол. За энэ дээр харъя. За бас ингээд нумраад ингэж унж байна. За мөн энэ бодлогон дээр бид нар юу олж болох вэ гэхээр өнцөг хурдыг бас олж болно. За өнцөг хурдыг олохдоо бол
энерги хадгалах хуулийг бол ашиглах илүү тохиромжтой. Заавал энергийн өөрчлөлтүүд нь бол тэгтээ тэнцүү байна. За кинетик энерги, за нэмэх нь потенциал энергийн өөрчлөлт бол тэгтээ тэнцүү байна гэж бодъё. За тэгэхээр анх бол энд байна. За тэгээд дараа нь энэ байрлал шинжлээ. Тэгэхээр бол потенциал энерги бол багасж байна. За тэгэхээр эцсийн энергиос бол анхны энергийг хассан ялгарууд энд бол нэмэх тэмдэгтэй хасах mgh болно. За хасах тэмдэгтэй mg, за нийт массыг бол том мээр тэмдэглэсэн mg, за h гэдэг өндөр нь бол L-ийг хуваах нь 2-оор доошлсон байгаа. За тийм учраас бол энэ хасах тэмдэг авч байгаа. За энд бол юу болчихгүй гэхээр хасах тэмдгийг энд авчих. За тэнцвүүтийг болно. За энэ бол потенциал энергийн өөрчлөлтийг хүчлээ. За кинетик энергийн өөрчлөлт бол юу вэ гэхээр энд бол эргэлдэх хөдөлгөөний кинетик энергийг бодно. Эргэлдэх хөдөлгөөний кинетик энерги дельта К гэдэг нь бол кинетик энерги байгаа. Эцсийн кинетик энергиээс анхны кинетик энергийг хасна. Кинетик файлаас хасна кинетик ажил. Анх хөдөлгөөний бол тик гэж үзсэн. За тийм учраас эндээс бол юу болох вэ гэхээр I омега квадрат хуваах нь 2 болно гэсэн үг. За энд бол инерцийн момент бол бид нар мэдж байгаа. 3-1 ml квадрат болсон. За энийг энд авчиад орлуулах юм бол юу болох вэ гэхээр 3-1 ml квадрат. За хуваах нь 2 гэхээр хуваах нь 6 болно. 6. За үрчим омега квадрат. За нэмэх нь mg мл хуваах нь 2 тэнцвүүтийг болгох гэсэн. За энд хасах тэмдэг гарч байна. Хасах тэмдэг. За энэ бүгдэнд нь m байгаа учраас m хураачна. За энд l байгаа учраас энд l болчихно. За энийг бол юу болох вэ гэхээр хэдүүлээ 6 дөржүүлчих. 6 дөржүүлээд ингээд бодох юм бол l омега квадрат тэнцүү юу болчих вэ гэхээр юу болно гэсэн үг. За эндээс бол юу болох вэ гэхээр омега гаргаж ирэх юм бол омега гэдэг бол g хуваах нь l язгуурд орж байна гэсэн үг. За эндээс бол бид нар болчих юм өнцөг хурдаг болчих чинь. За тэгэхээр ийм өнцөг хурдтай байна гэдэг нь бол бид нар яг тухайн агшин тухаас хурдуудыг олж болно. За энэ дээр бол тангенциал хурд гэж байна. Тангенциал хурд бол омега бүрчгэн r гэдэг. За радиус гэдэг нь бол эргэлтийн тэнглээс тухайн цэг хүртэлх зай. Тэгэхээр бид нар энэ зайг одоо чинь дурын сонгож авдаг болно гэсэн үг. За магадгүй массын төв дээр сонгож авах юм бол v тау центр масс юу болох вэ гэхээр энэ дээр бол 3gl үржих нь энэ уртын хагас байна гэж үзнэ. Энэ уртын хагас. За ингээд бодох юм бол 3gl 3-дор 4 болж байна гэсэн үг. За энэ бол 2. За энэ гэх мэтлэнгээр ингэж гарчиж байна гэсэн үг. За тэгвэл энэ l гэсэн урт дээр бол юу болох вэ гэхээр v тау за жижиг чи энэ бол омега бүрчим l болно. За ингээд бодох юм бол 3 бол гарч ирж байна